Гэрлэлт бол Бурхны тогтоосон ариун холбоос бөгөөд энэ нь Христ өөрийн сүмийг хайрладаг төгс хайрын гайхалтай илэрхийлэл юм аа. Гэрлэлт гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хүн Бурхны өмнө бие биенээ насан туршдаа хайрлах, нэг нэгэндээ үнэнч байхыг бие биендээ туслан дэмжиж өөрийгөө харамгүй зориулна гэсэн гэрээ тангараг дээр суурилсан эрхэм нандин харилцаа юм аа. Эрхэм хүндэд зочдоо та бидний гайхалтай сайхан хосыг бие биендээ чин сэтгэлээсээ илэрхийлж байгаа гэрлэлтийн амралтын гэрчлэгээр энэ цуглан ирдээ. Отонбаатар Shepherd Огт амраа та өөрийнхөө эхнэрээ аз жаргалтай үедээч, эрүүл үедээч, өвчин зовлонтой үедээч насан туршдаа хайрлан халамжилж, түүнийг хүндэлж, өмгөөлн хамгаалах уу? Би амлаж байна. Бата Огтой мөнгөн шагаа. Та өөрийнхөө нөхрөө аз жаргалтай үедээч, эрүүл үедээч, өвчин зовлонтой үедээч насан туршдаа хайрлан халамжилж, түүнийг хүндэлж, өмгөөлн хамгаалах уу? Yes, I do. I want you laying me down to the dead and buried on the edge of your knife, staying drunk on your vibe. The angels up in the clouds are jealous knowing we found something so wild. We'll be ordinary. You got me kissing the ground, we'll be sanctuary. Shadow me with your touch, oh Lord, return me to dust. The angels up in the clouds are jealous knowing we found. Би хоёр хүүхдээрээ маш их бахархаж байна. Яагаад тэгэхээр энэ хоёр хүүхд маань ердөөс бүтэн жилийн хугацаанд маш их юмыг хийж дуусгасан. Энэ богино хугацаанд карьераа хөөгөөд энэ бүх өөрсдийнхээ амьдрал ажлыг аягүй сайхан явуулаад тэгээд орон гэрээ аваад бараг 2 сарын дотор хамаг юм бүтээсэн. Тэгээд бид хоёр сайхан хүүгээрээ маш их бахархаж байна. Ийм сайхан охинтой болсондоо би баяртай байна. Хоёр хүүдээ ирээдүйн амьдралд хамгийн сайн бүхний хүсье. Өргөө цагааг ирнэ, ахын дүү найз нөхөд өөр өгөөд жинсэн олонтойгоо жаргалтай сайхан гэр бүл болоорой. Өнөөдрөөс эхлээд хоёр бие гэдэг байсан бол бид гэсэн нэгэн гэр бүл болсон байна. Тэгэхээр жаргаж амьдраарай гэж аавд хүсээрээ. Chuka, I'm Amra's cousin, and today I'm his groomswoman, and I'm feeling really lucky. Amra and I are only a year apart, so when we grew up, we weren't cousins. I always felt like we were siblings.
we would annoy each other, we would get into fights, and we would pull pranks on our neighbors, and we would spend so much time together just being kids and really bonding. And so now when I look at Amra getting married and meeting the love of his life, it truly brings me so much happiness, and I can't imagine, Amra being with anyone else. Truly, Maya radiates the same kind of energy that Amra does. They both have this full of life, full of laughter, full of optimism, and it's so rare and it's so beautiful. And let's raise our glass for Amra and Maya, because they are truly a rare couple, and I feel so honored to have celebrated this day with all of you guys. Cheers. You to spell it out for me. Bossa Nova on all night. It's like a type of alchemy. Би бол Амрагийн Кошонгийн найз. За та хэд мэдвэл одоо би хар багасаа Амратай ингээд олон жил найзалсан хүн байгаамаа. За тэгээд ер нь бол Амра одоо намайг олон жил түшиж, тусалж, одоо миний бүх юмн дээр ингэж ups and downs дээр бүгдээрэнд нь намайг түшиж байсан. Тэгэд үргэлж Маяда тэр энерги өгөх байх гэж би итгэдэг. За тэгээд би бол бас хайрын түүхийг ярихдаа бол би өөрөө Эматай уулзахдаа клубэнд уулзж исэн. Тэгээд манай Амра wingman болж исэн. Тэгээд одоо хүртэл саатуулаад яваад байна. Тэгээд энэ саатуулаад яваад бүр гэрлээд бүр ингэж хайр болцсон байна. Тэгээд бид хоёрын relationship бол одоо ингэж buy one get one free болцсон юм шиг л байна. Тэгээд ийм сайхан өдөр миний сайн найз Амрада тэгээд та хоёрын ирээдүй гэрэл гээгээ хайр дурлал аз жаргалаар үргэлж дүүрэн өрөөй. Амра Мая хоёртой халуун баярын мэндийг хүргэе. Talk to me, be the man. I'd like to think you feel the same way, but I can't tell with you sometimes. So baby, let's get on the same page. Stop making me read between the lines. Already know I can leave it alone. You're on my mind. Maya is the most kindest, most thoughtful, hardworking, and most genuine people I know. And I'm so proud of who she is today and who she continues to become. So one of the special things we experience together is finding our life partner. So please join me in raising a glass to Maya and Amra. May your marriage be filled with love, laughter, adventure, and a lifetime of happiness. Cheers!